За сайн уу залуусаа ингээд шинэ сквишинууд маань ирлээ. За ингээд сайн байна уу? Шинэ сквишинууд маань ирлээ. Эхний ээлжинд эдгээр сквишинууд маань маш цөөхөн ирсэн байгаа. Тэгээд эхлээд энэ панда мочи байна. Панда мочи нь сквиз төрлийн. Тэгээд ийм what тийм дотроо устай юм шиг маш зөвлөгөн ийм юм байна. За ингээд үн болон хэмжээний мэдээллийг би Facebook пэйж хуудсан дээрээ манай Facebook пэйж хуудас боёо G's Slime and Squishy End гэдэг нь болохоор нөө тэмдэгттэй end гэдгийг гадаад Америк тэмдэглэгээтэй юу байгаа. Пэйж хуудас байгаа. Пэйж хуудас руу маань чат бичээд захиалга өгч болно. Мөн тэн дээр пэйж хуудасныхаа шинэ пост ингээд шинэ мэдээллийг оруулах байгаа шүү. За ингээд дараа нь болохоор панда стринг буюу давхар чихэр шиг энэ миний төсөөснөөс жижигхэн ирсэн. Яг тийм төсөөсөн шиг том байж чадаагүй жижигхэн тэгтээ аюу үнэтэй байсан. Үнэрний хувьд гэх юм бол чихэр шиг үнэртэй, яг чихэр шиг үнэртэй. Бидний авдаг дөрвөн төрлийн улаан бантагтай, ягаан бантагтай, шар бантагтай, цэнхэр бантагтай юм данго байна. За ингээд дараагийнх нь болохоор юм панданы толгой гээд юм сквиши байгаа. Энэ ууднаас нь гарахтаа маш болгоомжтой гарах бол энэ копи сквишин, фейк сквишинуудын наалт нь хамт буулгарчдаг. Маш зөөлхөн, жоохон наадамхай, ирээ бас юм артлын юм байгаа. За дараагийнх нь болохоор юм нэг одоо юу гэдэг юм бол амар хөөрхөн харагдсан шүү дээ. Ийм дөрвөн төрлийн фейс байгаа. Ийм 2 3 зүгээр ийм 2 төрлийн фейс байгаа юм байна. Шүү. За тэгэхээр би энийг шууд сонгуулад яг ижлэхнийг захиалах юм бол юу яа чинь салгаад өгөө явуулчих шүү. За ингээд ийм байна. За ингээд сүүлийн үед маш их хэрэгэлтэй байгаа энэ өнгөн хувирдаг пич гэдэг ийм пич байгаа. Энэ пич маань бас маш цөөхөн ирсэн. Маш тод ягаан өнгөтэй. Үнэрний хувьд гэх юм бол онцгой ялгарх үнэр бол байхгүй. Ямар нэгэн брэнд бол биш. Мэдээж сквиши бүрт дагалдах уудтай байгаа. Хэрвээ та худалдаа авалт хийхийг хүсэх юм бол манай пэйж руу чат бичиж байлаа шүү. За энийг дахин хэлмээрэн. Тэгээд энэс хуулбар сквиши байгаа. Үн болон хэмжээний мэдээллийг пэйж дээр оруулчихна. YouTube-ийн комент хэсэгт би нэг хариу бичиж чаддгүй болохоор шууд манай пэйж руу чат бичээрэй. Яг нэг комент бичээд орхичвол хэсэг хугацааны дараа хариу бичих байхаа. Гэтэ ойрын маш хурдан хугацаанд бол хариу бичиж чаддгүй. YouTube-ийн комментийг нэг шалгаад идэггүй. Энэ манго бол маш слоу юм байна. За ингээд pop-up ship болон ийм нөхөн макарон ирсэн байгаа. Энэ хоёр маань болохоор pop-up ship маань айгүй олон хүүхдүүд асуудаг. Мэдээж энэ бол хамгийн best дизайн, хамгийн гоё дизайнтай squishy гэдэгт би ч гэсэн санал нийлэн. Тэгээд ерөнхийдөө дефектгүй pop-up ship болоход маш хэцүү байсан. Тодорхой хэмжээгээр ийм дефектүүд байлаа. Ийм бүх squishy-нууд заримд нь байхгүйсэн. Би айгүй цөөхний захиалсан. Тэгээд олноор захиалах юм бол ийм жижигхэн дефектүүд яалтчгүй ирдэ шүү. Тэгээд энэ маань бас нэлээд үнэтэй байсан. Pop-up ship маань олоход хэцүү. Тэгээ үнэрний хувьд гэх юм бол гоё чихэр шиг үнэртэй.
Ийм скуши байна. Тэгээд угны нэг Валентин зориулаад захиасан байсан. Захиалга маань нэлийн удчихж ирсэн. Тэгээд түлхүүрний осор болон ийм тагтай. Энэ скуши фан гэдэг шипон хиттийн нэг скуши фан гэх өгүүлбэр байдаг. За эдгээр скушинууд маань бэлэн ирсэн байгаа. Peach маш цөөхөн төрлийн скуши. Энэ squid toy. Эдгээр скушинууд маань ирсэн байгаа шүү. Тэгээд худалдаа авалт хийхийг хүсвэл манай Facebook page руу чат бичээрэй. Тэгээ зарим тохиолдолд утсаар захиалга авдаг. Хэрвээ